Монгол орны зүүн бүс Хинтээ аймгийн Дэлгэр хаан сум. Хинтээ нурууны өмнөд зах Хэрлэн голын дунд дурсгалын сав газар турших энэ нутагт Монгол улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээний чухал хоёр хэсэг бий. Энэ бол Хэрлэн тоон болон Дэлгэр хаан уулын байгалийн нөөц газрууд юм. Эдгээр улс нь Хэрлэн голын сав газрын экологийн тогтвортой байдлыг хадгалж буй хоёр тулгуур бүс. Нэг нь тал хээрийн экосистемийг төлөөлдөг бол нөгөө нь ой хээрийн шилжилтийн бүсийг хамгаалан оршдог байна. Энэ хоёр уулын бүс хамгаалалтын газрын голд нь Хэрлэнгийн хөдөө арал оршдог. Монголчуудын түүх, уран зохиолын хосгүй дурсгал, Монголын нууц товчоог энэ газарт бичиж дуусгасан хэмээн тэмдэглэсэн бөгөөд Монголын эзэнт гүрний түүхтэй салшгүй холбоотой түүхэн дурсгал олноор оршиж байдаг. Эмчилгээний хосгүй чанартай авраг равшаан, аврах тосон нуурч энхүү Хэрлэнгийн хөдөө аралд Хэрлэн тоон болон Дэлгэр хаан уулын хооронд оршиж байна. Энэ агуулгаараа тус бүс нутаг Монгол орны байгалийн өв, түүхэн дурсгал, нүүдлийн соёл иргэншлийн улмөр нэгэн дор огтлолцсон хадгалагдаж үлдсэн ховор бүс нутаг юм. Тиймээс Хэрлэн тоон Дэлгэр хаан уулын байгалийн нөөц газрыг хамгаална гэдэг нь зөвхөн хоёр уулыг хамгаалж байгаа хэрэг биш юм. Хэрлэн голын сав газрын экосистемийг бүхэлд нь хамгаалах, улмаар энэ нутагт орших түүх, соёл, байгалийн өвийг ирээдүйн үедээ өвлүүлэн үлдээх үйл хэрэг юм. Уур амьсгалын өөрчлөгдөж байгаа хамгийн боддоор харъя гэх юм бол Дэлгэр хаан яг тийм оригинал жишээ гэх юм уу те, яг ойлгоход амархан жишээ гэж харагдаг. Уур амьсгалын өөрчлөлт ер нь хэр хурдтай явж байгаа юм бэ гэдэг нь яагаад гэвэл ургамлын бүлгэмдэл болон экосистем хоорондын шилжилт нь тийм харьцангуй хурдтай явж байгаа. Тэр нь бол тийм мэргэжлийн хүнийнүүдэрч болон энгийн хүнийнүүдээр харахад ойлгомжтой. Уур амьсгалын өөрчлөлт яг яаж явагдаад байгаа, хуурайшил гэдэг чинь ямар экосистем хооронд шилжинэ гэдэг чинь ямар процесс юм гэдгийг ер нь бол харуулдаг бодит жишээ гэх юм уу. Дэлгэр хаан уулын хувьд өмнөд хэсгээрээ хуурай хээрийн ургамал зонхлох бол хойд хэсгээрээ сэрүүн бүсийн ойд хээрийн ургамлуу тархдаг байна. Дэлгэр хаан уул бол умардын ойн экосистемийн хамгийн өмнөд хил юм байна. Энэ нь ургамлаас хуш, амьтдаас хүрэн баавгай, ойн булга, хэрэм амьдарч байгаагаар баталгааждаг хэмээн Nature Conservancy Монгол байгууллагын захиалгаар тус улсад амьтны судалгаа хийсэн амьтан судлаач Хүдэр Чулуун хэллээ. Мөн Манжуури ургамлын аймагт хамаарах зарим зүйл ургамал Монгол орны хамгийн баруун захын тархацтай энд хурж ирдэг. Өөрөөр хэлбэл Хянганы нуруу Монгол дагуурын бүсээс тархсан ургамлын зарим зүйл Дэлгэр хаан ууланд ирээд тархацаан төгсөгдөг гэсэн үг ээ. Тиймээс энэ бүс нутаг бол уур амьсгалын өөрчлөлт болон ургамлын тархац хэрхэн өөрчлөгдөж байгааг судлах хамгийн чухал бүс буюу байгалийн амьд лаборатори болдгийг мэргэжлийн судлаачид хэлж байна. Хэрлэн тоон болон Дэлгэр хаан байгалийн нөөц газрууд нь Зүүн Монголын ан амьтдын амьдрах орчны чухал цөм нутгуудын нэг юм. Хад асахтай өндөрлөг хэсгүүд нь аргал гулзын үндсэн нутагшлын бүс болдог бол уулын бэл, ойд хээрийн зурвсууд нь халуун бүгийн идээшил, үржил төлөлтийн таатай орчныг бүрдүүлдэг. Мөн чон, үнэг, хярс зэрэг махчин амьтад тогтмол бүртгэгддэг байна. Энэ нь ан амьтдаас гадна ургамал, ус, хөрс, амьдрах орчин зэрэг экосистемийн бүх бүрэлдэхүүн хэсэг харилцсан уялдаатай эрүүл байгаагийн илрэл гэдгийг судлаачид онцолж байна. Тэгээ экосистем талаас нь ярих юм бол онцлог яагаад гэвэл энэ манай төв халахын хээр тэгээд энэ умард сэрүүн бүсийн ой хоёр ингэж уулзж байгаа. Яг энэ тусгай хамгаалалтын газар нутаг дээр. Тэгээд тэрэн дээр нэмэгдээд энэ геологийн өөрийнх нь энэ боржин чулуутай юм тогтцсон. Тэгээ энэ гурвын хослол яваад ирэнгүүт юу болж ийнө нөхөр энэ биологи олон байдлыг заашгүй өсгөж байгаа аахгүй. Жишээл одоо бидний нөгөө яриад байдаг хээрийн зүйл гэж хэлдэг цагаан зэрэг тий. Тэр бол одоо энэ хөндөгөр өвөлдөө орчихно. Гэтэл одоо бидний нөгөө хөвчин ойдл байдаг гэж бодоод идэг баавгаа болохоор манай одоо энэ тусгай хамгаалалттай газар нутгийн умард хэсэгт байгаа хошин ойд бол одоо байж байгаа жишээ нь. Одоо ийм сонирхолтой юмнууд байна. За тэгэл одоо нөгөө муурнуудаас эхлээлтэй шилүүс байна, мануул байна тий. Ийм амьтд бол одоо энд бас цөөнгүй тоогоор бол байна. Хэрлэн тоон ууланд аргал бууга ихээр байрладаг. Чон, үнэг, хярс их зэрэг амьтад ер нь их байрладаг байгаа. За нэг 300 орчим бууг байна. Нэг 500-аад
аргал байна гэсэн тиймэрхүү аргал хань байна гэсэн тийм судалгааг бол бид нэгээс авч ажиллаж байгаа. Одоо халуун буг аргал хоёрын тоотлого бол энэ тусгай хамаатай газар сүүлийн жилүүд бол доктортой өсөж байна. За тэгээ удаах одоо бас их ярих манай одоо хамгийн хүнд сэдв бол энэ тарвга. За одоо ерөөсөө дэлхийн хэмжээнд ховрдлын зэрэг өндөртэй, бүс нутгийн хэмжээнд одоо сүүлийн жилүүдэд одоо маш их агнуурын дарамт өндөртэй. За манай сум орон нутгийнхнээ ч гэсэн одоо зун болоод ирэхээр энэ хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийн хамгийн бэрхшээлтэй юм болдгоо. Аврагд усан нуур зуны удирдлагын чанартай ажилладаг болохоор зуны нөхцөл хууль ус ан дээр бол тарганы зөрчил аягүй их илэрдэг. Явуулын сууц тавьчихсан. Тэгээд энэ дээрээ бол тэгээд эргүү шалгалтын ажлаа зохион байгуулж хийж байгаа өнгөрсөн 25 оноос хойш. Тэрнээс бол таргунаас бол өөр зөрчил үл манайх ер нь гайгүй. Зүүн бүстэй байгаа л хамгийн том одоо юм тарганы популяц байгаад байдаг. Яг энийгээ дагаад л одоо нөгөө тарганы хууль ус агнуур бол одоо энд маш их гардаг. Зөрчилдөө ихтэй. Дэлгэр хаан ууланд Монгол орны ховор тархац хязгаарлагдмал зарим зүйл амьтдаж мөн амьдардаг байна. Тэдгээрийн нэг нь Монгол орны хэмжээнд зөвхөн Дэлгэр хаан ууланд амьдардаг хинтийн огдой юм. Хинтийн огдой нь жижиг хэмжээтэй мэрэгч амьтан боловч экосистемийн хувьд чухал үүрэгтэй. Хөрсний бүтэц, ургамлын нөхөн сэргэл, махчин амьтдын хүнсний сүлжээнд оролцдог учраас түүнийг экосистемийн эрүүл байдлыг илтгэгч зүйлүүдийн нэг гэж үздэг байна. За энэ бол анх шинжлэх ухаанд 1996 онд Оросын эрдэмтэн Формозов гэж хүн энэ хэрлэн баян улаан уулаас анх одоо дээжийг аваад тэгээд нутагтаа яаж шинжилгээгээд үзсэн чинь энэ бол одоо дэлхийд шинэ зүйл огдоо байна гэж бүртгэсэн. Бүтээн амьтны улаан данс гэдгээ энэ онд 25 онд шинчиллээ. За энэгээр хийгдсэн үнэлгээгээр бол одоо олон улсын хэмжээнд болон бүс нутгийн хэмжээнд эмзэг гэсэн ангил дээр байна. Огдоо бол өөрөө хувир ашил бол маш эмзэг байдаг юм амьтан. За тэрэн дээр нэмээд одоо малын тоотлого хит оншрал хит их бэлчээрийг ашиглаж байна. Тэр нь бол одоо яг жинхэнэ тэр одооны амьдрах орчин руу бол одоо орж давхцаж байна. Гэвч сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын өөрчлөлтийн улмаас энэ бүс нутгийн экосистем доройтох эрсдэлтэй нүүр тулж байна. Нөгөө талаас хүний үйл ажиллагаа, бэлчээрийн даац, тэр дундаа отрын бүсийн хөлийн давхцал зэрэг хүчин зүйлүүд хөр сургамлын доройтлыг улам эрчимжүүлж байгааг онцолж байна. Отрын бүс Дэлгэр хаан байгалийн нөөц газар гэсэн тийм газрууд давхцал бол айгүйх байна. Тэрэн дээр бол одоо маах бол одоо бэлчээрийн даац хэтэрсэн хэрлэн баян улаандаа бол за тэгээд одоо ан амьтад одоо нэг өсөндөө отрын бүсээс болж нөө шахагдах тийм магадлал хандлага бол айгүйх байгаа. Нэг нь болохоор одоо ингээд үн цэнтэй олон янзын амьтантай юм байна. Одоо хамгаалъя гэдэг тийм. Нэг хэсэг нь бол хамгаалалтай нутгийн концепц. Нөгөө тал нь болохоор өө эн чинь үржил шимтээс хан газар юм байна. Одоо ашиглая. Улсын хэрэгцээнд ашиглая тийм. Ингээд одоо бас замбраагүй сүүлийн олон жил отроо зөв зохистой ашиглаагүйгээсээ болоод одоо манай энд бол ер нь бэлчээрийн доройтлын нэлээд юм бол тодорхой төвшөнд бол хүрж байна. Одоо зундаа нөө отроор орж ирсэн айл өрхүүд бол нүүдлэн гардгүй одоо нутгшаад энчэнэ тэгээд бэлчээрээ чөлөөлдөг 11 сарын 1-ээс 4 сарын 1-ний хооронд өгн отрын бүст чөлөөлөх ёстой байдаг. Тэрэндээ бол тэр хугацаанд бол гарч гардггүй айлууд нь одоо нөө отрын бүс дээр яг нэг хил давхцаад тэн дээр бол их зөрчил гарч байна. Хилийн бүст одоо нэг отрын бүс нэг нь болохоор Дэлгэр хаан сумын байгалийн нөөц газраар ингээ авцсан хилийн зэсэмгээ тогтооход аягүй хүндрэлтэй байгаа гэдэг. Тэрийг бол бас шийджүүлэх асуудал хэрэгтэй байна да. Малаас бол бишээ дэлхийн өөрөө өөрчлөх зам уурын суллын өөрчлөлт маань одоо тийм цанаас явж байгаа процесс юм аа гэж тайлбарлаад байгаа байхгүй. Энэ хоёр байгалийн нөөц газрын жишээг харахад бол хурцгаж хүчин зүйл бол мал юм аа гэдэг нь бол харагддаг. Тэр нь яаж харагдаж байна вэ гэхэлэр мал ихтэй уул яам, мал бахтай уул яам хоёрын ургамлын гарц олон экосистемийн өөрчлөгдсөн байдал нь эрс тийм ялгаатай байдаг байхгүй. Үнэхээр үн цэнтэй, олон улсын түвшинд үн цэнтэй, бүс нутгийн түвшинд үн цэнтэй, хязгаарлалт дарагцтай, ховор амьтан байгаад хэдүүлээ хамгаалсан шиг хамгаалъя. Тийм ээ. Харин нөгөө талдаа ашиглалтаа бол хэдүүлээ ингээд шийдсэн зүгээр болов гэсэн бидний одоо тийм хувь хүний судлаач хүний байр суурь байна. Тэгэхгүй бол одоо ингээд давхцаал маш олон жил явж шээ, тэ. Зөвхөн амьтан ч гэлтгүй одоо эн чинь нутгийн уугуул иргэд өдөө хүртэл маш төвөгтэй байдал үүсээд байгаа. Дээрх сорилтууд олон жилийн турш үргэлжилж ирсэн ч хэрлэн тоон Дэлгэр хаан уулын байгалийн нөөц газарт хамгаалалтын ажил тасралтгүй өрнөсөөр байна. Байгаль хамгаалч нь бол маш эмзэг байхгүй.
Ерөөсөө нэг л удаа сэрэмж алдахад л нөгөө өчнөө жил зүтгэж бий болгож авсан нөгөө ховор амтны популяц чинь л багуулцдаг байхгүй юу. Тэгэхээр бол би бол одоо ер нь бас бүр алс хиттэй харах юм бол бид нар яг энэ зарчимц руугаа шилжсэн дэр. Гэхдээ одоо энэ дэр мэдээж юуг нь зөвшөөрөх юм, юуг нь хязгаарлах юм гэдгийг бол одоо мэргэжлийн хүмүүс нь л хэлцээл тэгэл шийдэх бах та. Би бол энэ ашиглах талын бол нээж өгч байгаад бол талархаж байгаа. Гэхдээ мэдээж хит их ашиглавал сөрөг үр дагавар гарна. Одоо хаана юуг хэрхэн яаж ашиглах вэ гэдгээ бид нар харин хуулиндаа нэлээд сайн нарийн дэлгэрэнгүй тусгаж өгөх юм бол энийг гүйцэтгэл явахад ирээдүйд магадгүй сайн үр дүн гарах болов уу гэсэн тийм бодлоо. Өнөөдөр энд байгаль хамгаалал гэдэг зөвхөн улсын байцаагч, байгаль хамгаалагчдын үүрэг байхаа болжээ. Харин нутгийн иргэд малчдын нөхөрлөлүүд, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурласан байгаль хамгааллын тогтолцоо болон хөгжиж байна. Өмнөх бол одоо яг би тэрийг бол боддог нөгөө 90 он гараад бид нар чинь нийгэм солигдоод хямраад л одоо хэцүү болсон. Тэгээ тэрэнд тааруулж хийсэн хууль байсан. Одоо бол Монголын нийгэм ард иргэдийн хандлага өөр болсон. Одоо бид нар яг энэндээ тааруулаад одоо концепцоо дараагийнхаа хэлбэрлэлөөр шилжүүлж байгаа болов уу гэж би ойлгож байна. Ан амьтдын мониторинг судалгаа хийх, хууль бус агнуураас урьдчилан сэргийлэх, усан хангамжийг сайжруулах, булаг шанд хамгаалах, хөв цөөрөн байгуулах зэрэг ажлуудыг зөвхөн хамгаалалтын байгууллагууд ус нутгийн иргэд өөрсдөө санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал The Nature Conservancy Монгол буюу TNC байгууллага орон нутгийн иргэдийн оролцоонд түшгэлсэн байгаль хамгааллын загварыг өөрсдийн байгуулсан малчдын нөхөрлөлд тулгуурлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд The Nature Conservancy Монгол байгууллага 2009 оноос Дэлгэр хаан суманд судалгааны ажлыг эхлүүлж 2017 оноос 10 гаруй малчдын нөхөрлөлийг байгуулжээ. Улмаар нөхөрлөл бүрээс 2 идэвхтэн байгаль хамгаалагчийг томилон ажилуулан, тандалт судалгаа хийлгэж, мэдээлэл цуглуулан, сумын засаг даргын тамгын газраас идэвхтэн байгаль хамгаалагчдын тайланд үндэслэн сард 20 литр, улиралд 60 литр бензинийг олгож дэмждэг байна. Ийхүү малчдын нөхөрлөлийг байгаль хамгаалалтай холбож, орон нутгийн иргэдийн ахуй амьдралтай уялдуулах чиглэлээр олон ажил хэрэгжүүлжээ. Тэгэхээр энэ нутгийг хэн мэдэж байгаа? Малчид өөрсдөө л мэдж байгаа. Тийм учраас энэ нутгийг хамгаалахад одоо яг нэн шаардлагатай ажлуудыг ер нь бол малчид өөрсдөө л мэдж байгаа гэсэн үг. Одоо Smart гэдэг аппликейшн дээр ургамлын бүртгэл хийлгээд одоо метр 1 метр квадратад хэдэн ургамлын зүйл ургаж байгааг одоо бичиж тэмдэглэж зургийн дарж явуулахад Smart аппликейшны цаана байгаа судлаач нар тогтоож өгөх боломжтой. Нөхөрлөлийг хариуцсан газарда одоо өвс ургамал Монгол одоо тэгэл ан амтан байгалийн хамгаалах зорилгоор л одоо голын морх болгыг одоо нөхөн сэргээж их мэхийн гашиж хог шороогийн зэвэрлж одоо тиймэрхүү ажил бид нар л жилийн хаврын хавртаа хийдэг. Намайг хүүхэд байх үед бол энэ хэрлэн голын боргос бол маш их байсан. Одоо би ч жоохон хүүхэд байхдаа морьтой ороод бараг л нэг төөрөх хэмжээний дотор нь ороод тийм их байсан бол одоо бургасын тоо бол маш багассан. Ер нь бол одоо хэсэг газар л бургас байгаа гэсэн үг. Хэрлэн гол нөхөрлөл маань бургасан суулгац авч тарьсан бас засаг даргын хамгийн газраас одоо үрсэлгээний тийм бургас өгөөд тэгээ одоо ер нь 3 жилийн хугацаанд 400 гаруй бургас амжилттай тариад явж байгаа. Сар болгоно нөхөрлөлөө хоримтлыг цуглуулдаг. Тэгээд хамтарч одоо ийм тийм хадлан бордоо өвс тийм нөхөрлөл бий болсноос хойш хамтарч одоо ажиллаж. Одоо энэ өөрөөсөө уудлаасаа урсдаг булаг шанд байхгүй. Тэгэхээр цаашаага нэлээд хол явж хэрлэн голоосоо ууна гэсэн үг тий. Тэгэхээр тэнд чи бас нөгөө айлууд нь голынхаа хөөндөөр буучгаад тэр амьтад орж ирэх нь багасч байгаа байхгүй юу. Тэнгуут тэр амьтыг яаж устай байлгах вэ гэхээр
борооны усыг тогтоодог хөв байгуулсан байгаа. Тэгэл зуны улиралд бол хаяа гээд хөв мөв дээр очиод усмасаа үсгэж ан амтнууд нэг хажуугаар нэгэд идчихлээд уул хадаар байж өд. Яг нэг нь бол борооны усыг их хэмжээгээр нь хураадаг. А нөгөөх нь болохоор хэрлэн гол нь өөрөө одоо ээлж дараалалаар ингээд усын зөөж сэлбдэг гэсэн. Байгаль хамгаалал тогтвортой байх хэсэг нь зөвхөн хамгаалалтын дэглэмээс шалтгаалахгүй. Харин тухайн нутагт амьдарч буй хүмүүс байгалийн нөөцөөсөн хэрхэн үр өгөөж хүртэж түүнийг хамгаалах сонирхолтой байхаас ихээхэн хамаардаг. Иймээс сүүлийн жилүүдэд Хэрлэн тоон Дэлгэр хаан уулын байгалийн нөөц газарт хэрэгжиж буй хамгааллын ажлын нэгэн чухал чиглэл нь орон нутгийн иргэдийн амжиргааг дэмжих, байгаль хамгааллыг эдийн засгийн үр өгөөчтэй уялдуулахад чиглэж байна. ДНЧ Консерванси Монгол буюу TNC байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулагдсан малчдын нөхөрлөлүүд байгалийн нөөцийн хамтын менежментийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, хуримтлал үүсгэх, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, өрхийн орлогыг төрөлжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, байгаль хамгаалал ба малчдын амжиргаа хоёр тусдаа асуудал биш, харин нэг зорилгын хоёр тал болохыг энэ бүс нутагт хэрэгжиж буй санаачилгууд харуулж байна. Бид нар туршилтын журмаар нэг төслийг бол хэрэгжүүлж байгаа. Нутгийн иргэдэд түшгэлсэн юм аялал жуулчлал тодорхой хэмжээгээр нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлснээрээ бас буцаагаад байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийг ер нь бий болох боломж байна уу? 25 оноос эхлээд бид нар нэг тийм камп байгуулж байгаа. Гэхдээ байгууллагатай яаж байгуулж байгаа гэхээр манай нөхрөлийн өөрхөн айл болгоноос ер нь болж игэл гэр гаргаад нэг гэр гаргаад тэр нийлүүлж байгаа л хитэн гэр бариад тэгээд тэрэндээ тогтчлолтоо хийгээд тэгээд одоо бас л яг адилхан байгаль хамгааллын чиглэлийн байгаль дээр л түшгэлсэн оролцоо нь бол цэвэр нутгийн иргэд өөрсдөө бий болгож одоо тэрийг ажиллуулж байгаа. Би бол зөвхөн координатор гэдэг юм уу тий. Цаашаа аялал жуулчлалын тур оператор компаниуд руу за одоо манай дээр ийм юм хийж болохоор байна. Та бүгдийг нэг сонирхох уу? Сонирхож байвал хамтарч ажиллаж болно. Жижиг төслүүдийг бол TNC олон улсын байгууллаганд байнга зарлаж, санхүүжүүлж, өрхийн амжиргааг дэвшлүүлэх тал дээр арга хэмжээ авдаг байгаа. Дээсэн хөрөнгө оруулалтаар 4 сая төгрөгийн төслийн 4 сая санхүүжтийн төсөл хийгдсэн. Сардаа нэг 2300 савн хийжсэн. Би одоо цаашдаа бол санхүүжилт авахгүй. Энэ цаашдаа маш олон төрөл дээр хийх гэж байгаа. Одоо бол би сардаа за нэг 500 савн хийж байгаа. Байгалийн эрдэстэй, байгалийн эрс аршин уус шаврыг ингээд савн бол ашиглаж байгаа. Тий. Энэ нь одоо 10 аршин хийгдсэн савн, эрдэс савн шүү дээ. Энэ нь уухан тос бол ороогүй энэ дээд зэргийн чанартай савн гарах болохоор коксын тос тэгээ аршин уусаа их орсон байгаа. Уудаг аршин шүү дээ. 11 нөхөрлөл тос бүрээс 2 идэвхтэн байгаль хамгаалагч гэж одоо сайн дурын байгаль хамгаалагч нар ажилладаг. Тэгээ манай байгаль хамгаалагч нар бол засаг даргын тамга газрын байгаль орчинтой хамтраад зундаа тогтмол тэр хууль бус ан гардаг хэсгээр эргүүл мониторинг хийж одоо хууль бус ан агнуурыг илрүүлдэг. За өнгөрсөн жил бид нар ажиллаулаад үзэхэд бол бас Америкийн нэгдсэн улсын бас нэлээд байгаль хамгааллын чиглэлээр идэвхтэй ажилладаг хүн ирлээ. За тэгээд тэр хүн бол бас сонирхоод ирээд тэгээд яг мэдээж бидэрт бол тодорхой хэмжээний үнэлэмжээ санхүүгийн орлогоо явуулсан. За санхүүгийн хувьд бол нөхөрлөлт бас тодорхой хэмжээний орлого бол олд юм байна. Нэмэлт одоо байгаль хамгаалалт дээр юу ороод ирвэ тий. Жишээлбэл одоо бид нар энэ Дэлгэр хаан байгалийн нөөц газарт өрийн усанд идэгдсэн юм газруудыг чулуун даалангаар нөхөн сэргээе гэдэг тийм юм хий гэж бас одоо манай нэг найз бас их тэр чиглэлийн судалгаа хийдیں۔ Тэгээ бид хоёр бас яриад тэгээд ер нь юм санхүүжилт бас сайн олж чадахгүй байгаад байсан. Тэгээ ер нь тэр хүн бас энэ жил та нарыг нодлон ирээд газар дээр нь үзээд хараад за ойлголоо. Одоо бид нар ингээд дэмжиж болж байна гэдэг тийм байр суурь байна. Тэгэхээр бид нар бас экосистемийн нөхөн сэргээлтийн чиглэлийн үйл ажиллагаануудаар бас тодорхой хэмжээний дэмжлэг авах ийм боломж бас бүрдэж байна. Малчдын нөхөрлөлүүдийн санаачлага, нутгийн иргэдийн оролцоо, менежмент, олон улсын байгууллагын дэмжлэг хосолсноор энэ бүс нутагт байгаль хамгааллын шин жишг айжмаар бүрэлдэж байна. Нөгөө талаар байгалийн ан амьтан, ургамал,
Тэнд амьдарч байгаа хүмүүс бүгд нэгэн бүхэл тогтолцоо болохыг ойлгож чадсанаараа хамгаалалт бодит үр дүнд хүрч эхэлж байгаагийн тод жишээ юм. Цаашлаад энэ бол зөвхөн хоёр уулын экосистемийг хамгаалж байгаа биш. Хэрлэн голынхон сав газрын амьдралын холбоог ирээдүйн хойч үедээ өвлүүлэн үлдээж байгаа хэрэг билээ.